За сайн бацааны залуучуудаа өнөөдөр 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдрөө. За манай ээлжид market overview маань эхлэж байна. За 5 хоногийн дараа бид 4 жил тутамд ганц удаа одоо ард түмэн залуучууд бид бүхэн тэ эрх мэдлийг өөрсдийн гартаа авдаг. Сонгуультай одоо сонголтоо хийж бид дараагийн 4 жилд бидний амьдралд нөлөөтэй шийдвэрүүдийг гаргах төр засгаар сонгодог. Тэгэхээр эх 5 дахь өдөр буюу 6 сарын 28-ны өдөр нийтээрээ бүгдээрээ 100% эцэцтэйгээр залуучууд та бүхнийгээ сонгуультай оролцоорой гэж одоо хувийнхаа зүгээс бол уриалж байна залуучуудаа. Үнэхээр залуучууд бидний одоо эрс муу, нийгмийн оролцоо муу гэж өчнөө олон жил хэлүүлж ирлээ. Одоо болсон. Мөн 4 жилийн өмнө байсан залуучууд одоо том хүн болсон. Тэрний өмнөх 4 жилийн өмнө 8 жилийн өмнө байсан залуучууд одоо аль хэдийн одоо амьдралд хөлөө олоод аль хэдийн амьдралд одоо нөлөөтэй энэ зүйлсээ бол нийгэмд нөлөөтэй зүйлсээ хийгээ явж байгаа. Тэгэхээр бүгдээрээ сонгуультай идэвхтэй оролцож сонголтоо хийя гэж та бүхэндээ уриалж байгаа юм шүү. За дараагийн 7 хоног мөн зах зээл их өндөр үр өгөөжтэй сайхан арилжаануудтай байх болтугай гэж бас өрөөё. За өнгөрсөн 7 хоногт ер нь ямар мэдээнүүд гарсан бэ гэдгийг бүгдээрээ харъя. За та нар emotiforex.com гэж ороод за энэ танд гэсэн хэсэгт эдийн засгийн мэдээний хуваанлыг гэж байгаа. Энэ хуваанлыг дээр дараад за тэгээд хослолоо сонгоод за Америк долларыг сонгочихъя. Тэгээд 2 star station нөлөөлөлтөг хайгаад үзье. За тэгээ харахад бол 6 сарын 18-нд ийм мэдээнүүд гарсан байна. 6 сарын 19-нд болохоор ийм мэдээнүүд за 6 сарын 20-нд ийм мэдээнүүд за 6 сарын 21-нд буюу сая өнгөрсөн 5 дахь өдөр чухал мэдээ гарсан. Тэр нь S&P Global Composite PMI гэдэг бас нэг инфляци метрик гарсан байгаа. За энэ инфляци метрик нь бол өмнөх хүлээлтээс өндөр гарсан учраас доллар индекс хүчтэй өсөөд алт болон индексүүд бол унаж ирсэн байгаа. За дараагийн 7 хоногт тэгвэл ямар мэдээ гарах вэ гэж харах юм бол 6 сарын 26-ны өдөр биднэрт new home sales буюу шинээр одоо гарч ирсэн байшин орон сууцны өнгөрсөн 7 хоногийн одоо борлуулалтын мэдээ гарч ирэх нь байна. За 6 сарын 25-нд буюу 2 дахь өдөр бид нар consumer confidence мэдээ орж ирнэ. Энэ бол маш чухал мэдээ. Одоо зах зээл дээр эдийн засагт оролцож байгаа хүн ард эдийн засагт хэр өндөр ихтгэлтэй байгаа юм гэдгийг тодорхойлно. За өндөр ихтгэлтэй байх юм бол яадаг вэ гэхээр нэгсэндээ мөнгө хадгалахаас илүүтэй мөнгө үрдэг. Тэгэхээр инфляциас үргэлжлээд өсөх хандлагатай гэж үздэг учраас доллар булш байж болдог. Итгэл нь харин бага байх юм бол за доллар бол унах хандлага руу орно гэж үзэж болно. За тэгээд 6 сарын 27-нд чухал мэдээ юу байгаа вэ гэхээр Gross Domestic Product буюу GDP мэдээ гарна. Хэрвээ GDP мэдээ хүлээлтээс өндөр байх юм бол өнгөрсөн сарынхаас бас өндөр байх юм бол мөн доллар positive, доллар bullish болно. За тэгээд 5 дахь өдөр маш чухал мэдээ юу гарах вэ гэхээр бас инфляцийн мэдээнүүд бол гарнаа. Personal Consumption Expenditure гэх мэтчлэн. За тэгээд энэ эдийн засгийн мэдээнүүдтэйг уялдаа та нар маань бас дүүн шинжилгээгээ хийгээрэй. За алтан дээр хамгийн түрүүний дүүн шинжилгээгээ хий. За алт бол өнгөрсөн 7 хоногт бол хүчтэй гэж хэлэхгүй. Ямар ч байсан өсөлт бол явагдсан. За тэрний өмнөх 7 хоногт л хүчтэй унаад ороод ирсэн шүү дээ, тийм ээ. Тэгээд өсөлт явагдахдаа яасан бэ гэхээр хурж ирээд ерөнхийдөө бол pullback хийгээд за тэгээд сая өнгөрсөн 5 дахь өдрийн гарсан мэдээгээр бол хүчтэй унаад ороод ирсэн. Тэгээд энэ бүхэн одоо яг алтан дээр юуг харуулж байна вэ гэхээр алт бол higher high гэдэг өсөлт явагдчихсан шүү дээ, тийм ээ. Тэгвэл одоо яасан байна вэ? Higher high гэдэг явагдчихсан тийм. Тэгвэл одоо lower high тийм ээ. Lower high гэдэг
ингээд уналтуудыг бол зааж эхэлж байна. Тийм ээ. Энэ дэд цэгээс доогуур дэд цэг хийсэн. Lower high. Тийм үү? За тэгвэл энд хүн дахиад lower high хийсэн. Тийм ээ. За тэгээд өмнөх 2450-аас уналт орж ирээд буцаад дэшээ consolidation орж ирэхэд мөн яасан? Fibonacci түвшин дээрээс Fibonacci 50 түвшин дээрээс эргээд буцаад доош унсан тийм ээ. Тэгвэл сая мөн ялгаагүй. Дараачийн lower high дээрээс low хийчээд эргэж буцаж pullback хийхдээ Fibonacci 78.6-аас уналт орж ирсэн тийм ээ. За тэгвэл доод цэг юу болж байгаа вэ гэхээр ханш бол энэ өсөлтүүдийг хийж ирж байхдаа яажсэн байх нь. Дандаа higher low хийжсэн тийм ээ. Higher low хийжсэн. За энэ мөн higher low цэг. За тэгвэл ханш одоо унахын тулд үргэлжлээд унахын тулд нэгсэндээ өсөлтийн тренд төгссөн уналт үргэлжилж явахын тулд 2280-аас доош унах хэрэгтэй болж байгаа. Окей. 2280-аас доош унжиж энэ уналт үргэлжлээд явагдах баталгаа болно гэж үзнэ. За хэрвээ ханш 2280-аас доош унах юм бол за өмнөх high цэг за өмнө нь мөн consolidate хийгээд support авсан цэг за мөн хараа энийг бид нар consolidation түвшин гэж үзэх юм бол тийм ээ consolidation rectangle гэж үзвэл эндээс доошоо унаад гараад ирвэл яах вэ? Дахиад энэ хэмжээс адил хэмжээсээр унах боломжтой бол. Тэгвэл энэ адил хэмжээсийн түвшин за мөн өмнөх одоо high түвшин за буцаж ирээ шалгаад support аваад явсан энэ key level түвшин хэд дээр орж ирж байна вэ? 2150 дээр орж ирж байгаа. 2150. За яг хөө тэр хоёрын хооронд мэдээж жижиг бас support түвшин байна. Тэр нь 2230 дээр орж ирж байгаа. Окей. Тэгэхээр яг хөө миний зүгээр хувь хүний харж байгаа өнцгөр бол дараачийн ер нь энэ 108 сар хүртэл алт бол уналттай байх болов уу гэж хараад байгаа. Хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээр дайны эрсдэл багассан. Израиль бол war одоо кабинет гэж тэ дайны кабинетээ бол буулгасан. Газаг одоо occupy хийгээ байжсэн бол тэр бол шаардлагагүй гэж үзсэн. Нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаар шалтгаан мөн Орос одоо Украинд бас тэ гал зогсоох саналыг бол тавьсан. Гэтэ яг тэр санал нь бол их өндөр шаардлага байлаа л дээ. Гэтэл одоо дайныг зогсоох тийшээ ингэж хандах зүйлийг одоо илэрхийлж байгаа. За 3 дугаар Хятадын төв банк өнгөрсөн хугацаанд нэг жил хагасын хугацаанд бол алтыг маш ихээр нь худалдаж авч ирсэн. За тэгвэл сая 5 сарын дата гарахад Хятадын төв банк нэг ч алт худалдаж аваагүй. Тэрнээс болоод энэ уналт эхлээд орж ирсэн. Нэг ч алт худалдаж аваагүйсэн. Тэгээд дээрэс нь маш их алтны нөөцтэй байгаа. Тэгэхээр хэрвээ Хятадын төв банк одоо алтыг зараад эхлэх юм бол мөн Хятад Орос бол хамтран маш их алтыг худалдаж авчихсан. Тэрийгээ зараад эхлэх юм бол бас уналтыг бол оруулж ирэх нь ойлгомжтой. За дөрөвдүгээр шалтгаан. Америкийн төв банк бодлогын хүүгээ энэ жилд нэгэн л удаа бууруулж магадгүй шүү. Тийм ээ. Тэгвэл алт энэ 24 онд яагаад ингэж өссөн гэсэн Америкийн төв банкыг бодлогын үгээд 6 удаа буулгана гэж хүлээлттэй байсан тийм. Тэгвэл одоо нэгэн болох болчиход байна. За 5 дугаар шалтгаан мөн инфляцийн түвшин бол тийм ч айхтар хүчтэй унаж өгөхгүй байгаа. 3.2% хүлээлттэй байсан чинь 3.1% гарсан ч юм нэг юм маш жоохон үзүүлэлтүүдийг бол харуулж байгаа. Маш одоо тийм айхтар хүчтэй бол инфляц унаагүй гэсэн үг. Тэгэхээр эргээд нөгөө доллар чанга байх шалтгаан хэрвээ доллар чанга байх юм бол алт бол унах шалтгаан болж ирж байна тийм ээ. Тэгэхээр инфляцийг бол графикээр үзвэл нэг иймэрхүү байдалтай байгаа гэсэн үг. Иймэрхүү байдалтай. За эндээс бол ингэх боломжтой гэж юу нэг эдийн засгчд үздэг. Тийм учраас яг инфляц ууг нь
Одоо ингэж явж байгаад ингээ унаа явж исэн бол их бас зах зээлд бол өндөр хүлээлт байхсан. Гэтэл тийм байхгүй байна. Тэгэхээр хувийнхаа зүгээс би бол алтыг дараагийн 2, 3, 4, 5, 7 хоногт бол ер нь бол уналттай явах болов уу гэж харж байна. За мөн бүр урт хугацаагаар ингээд 1 сарын candlestick-ийг аваад үзье. 1 сарын candlestick. Өмнө нь ханш 1 сарын candlestick дээр ийм өндөр зүү татахад уналт ирж исэн байна, тийм. За ингээд 2, 3 зүү татахад бас уналт ирж исэн. За дахиад 2, 3 зүү татахад уналт ирж исэн, тийм ээ. Тэгвэл энд мөн ялгаагүй. 24 оны 1 сард маш урт зүү татсан. Дараа нь 24 оны 5 сард маш урт зүү татсан. За одоо бас 6 дугаар сард ер нь бол зүү татаад одоо 6 дугаар сарын төгсгөл ирж штэ. Дараа 7 хоног. Тэгэхээр мөн ялгаагүй энэ 1 сарын candle бол урт зүйтэй. Тэгээд эндээс бол дараачийн 1, 2 сард бол уналт орж ирэх нэ гэсэн зураглалыг бол харуулж байна. За мөн 7 хоногийн графикийг харъя. 7 хоногийн графикийг харах юм бол өмнө нь яажсэн байна. Мөн ялгаагүй те. Ханш өсөж ирлээ, дараачийн 7 хоногт уналт орж ирлээ, зүү татлаа. За console одоо correction уналттай. За буцаж өсөж ирлээ, зүү татлаа, шийдвэрүү candle-ууд гарлаа, уналт. Өсөж ирлээ, зүү татлаа, уналт. Тэ? Дахиад зүү татлаа, уналт, зүү татлаа, уналт, зүү татлаа, уналт. За тэгвэл энэ 7 одоо энэ юу харуулж байна? Хурж ирлээ, зүү татлаа, уналт. Дахиад өслөө, уналаа. За тэгээд одоо энэ графикийг хараа. Одоо энийг маш сайн харах хэрэгтэй. Энэ тараа higher high хийжсэн бол одоо ханш lower high хийгээд сая энэ 7 хоног маш урт зүйтэй уналтын график явсан бол consolidation орж ирээд 2-7 хоног нэгсэндээ consolidate хийгээд зүү татаад хар одоо уналтын candlestick хаагдчихсан. Тэгэхээр эндээс доошоо lower low хийгээд ийм уналтын candlestick зурах магадлал өндөр гэж ойлгоо. Окей. За тэгээд 4 цагийн график руу тавьж агаад паттерн зурах гэдэг үзье. За паттерн зурах юм бол ерөнхийдөө нэг ийм бас bearish pattern-ыг дүр зураглал харагдана. За нэг иймэрхүү тий. За энэ bearish pattern-аас доошоо задлж гарвал ер нь бол 2280 руу хүрнэ. За тэгээд энд харин support авах нь уу эсвэл доошоо задлаад явчих нь гэдгийг анхаарах хэрэгтэй. Миний хувьд бол энэ төвшин бол доошоо задлаад үргэлжлээд унах магадлал маш өндөр гэж харж байгаа. За алтны хувьд бол юм байна. Доллар индексийн хувьд би та нарт мөн хэлсэн тийм ээ. За нэг ийм одоо channel яваад байгаа. За мөн энд бас л нөгөө market structure одоо ханшийн байдал харагдаж штэ. Би ч нэг 2 3 7 хоногийн өмнө market өөрөө хэлээ. Тэр үед хэлэхдээ энд higher low төвшин байгаад байгаа. Энэ зураглыг одоо зурчаад ерөөсөө өөрчлөг байна те. Энэ higher low-ыг доошоо эвдчиж market structure эвдээд доллар индекс уналт руу орж ирнэ гэдэг. Энэ higher low-ыг эвдээгүй байх юм болвол өсөлт орж ирэх магадaltaй гэж хэлж ирсэн. За тэгээд мөн ийм өсөлтийн channel явагдаад байна. Энэ өсөлтийн channel-аас мөн доошоо гарч чадах юм бол уналт үргэлжлэнэ. Өсөлтийн channel дээрээ support авчвал ер нь өсөлт үргэлжлээд явна гэж хэлж ирсэн. Тийм үү? За тэгээд ханш маань өсөж ирээд consolidate хийгээд өсөж ирээд consolidate хийгээд өсөөд нэлээд сайн consolidation хийсэн. За энэ нь мөн ялгаагүй bullish pattern болж хувирсан. Тийм ээ, нэлээд том bullish pattern болж хувираад за ханш бол эндээс breakout хийж гараад за одоо юу хийсэн бэ гэхээр унаал эн чин баг цаг дээр бол lower high хийгээл lower low хийгээл унаал явж исэн шүү дээ. Тэгэнгүүтээ channel дээр хурж ирээд support аваад өмнөх higher low түвшинээр хурж ирж support аваад за энэ 104 гэдэг түвшин бол маш сайн support болж өгсөн. Тэрний дараа хараа higher хийцэн. Higher low хийцэн. Higher low хийцэн. Тэгснээ яасан?
Энэ height-ийг эвдээд higher high, higher high. Дахиад higher high хийсэн байдалтай байна. Тэгэхээр дараа 7 хоногт одоо GDP мэдээ сайн гараад за мөн consumer confidence өндөр гараад явах юм бол ер нь энэ доллар индекс үргэлжлээд өсөөд л яв. Тэгэл баг бор өсөж явсаар хагаад магадгүй энэ channel-ын орой дээр хүрч ирэх байхаа гэж харж байна. 108 гэдэг түвшин рүү. Өсөлт бол доллар индекс дээр үргэлжлээд явнаа гэсэн байсурыг бол хадгалж байна. За тэгээд дараачийн бүр энэ өмнөх одоо high буюу 107.40-ыг эвдэж магадгүй гэж үзэж байгаа шүү. Магадгүй. Окей. За тэгвэл доллар индекс ийм байгаа юм болвол евро долларыг харъя. За евро доллар нөгөө өмнөх дүн шинжилгээнд хэлсэнтэй энд fake out болчлоо. Гэхдээ энэ нь мөн л одоо lower high гэдэг market structure-тэй явж байна. За тэгээд ханш бол одоо ингээд 107 дээр байна гэдэг чинь энэ бол үргэлжилж ер нь унаад доллар индекс өснө гэж үзэж байгаа юм чи үргэлжилж унаад за энэ 105 20 21 25 руу унах боломжтой. Өмнө нь угаасаа бид нар дүн шинжилгээ хийгээд зурчихсан байсан шүү дээ. Ханш бол за lower руу хийгээ явах юм бол өмнөх key level-ийн support авсан түвшин хүртэл ядаж унаа. За хэрвээ энэ унж байгаа нэг энэ хэсэг ба шүү дээ. Энийг бид нар тэгвэл ханш bullish pattern, том bullish pattern хийж гэнэ гэж үзчихвэл ядаж доороо 3 удаа шалгах хэрэгтэй. Тэр нь бол 1.0520 дээр ирж байна гэж харж байна, тийм үү? Тэгэхээр ямар ч байсан дараачийн нэг хэдэн 7 хоногт бол евро доллар ч мөн ялгаагүй уналт орж ирж болох нэ. За энд нэг юм key level тогтооцсон. За энэ жижиг цаг дээр яах вэ? Price action-ыг харахаар нэг иймэрхүү дүр зураг харагдаж байна тий. За энэ ч тэгээд 1.0670 дээр support авсан юм байна. За энд бол хөрхөө юм consolidation явах нь шүү. Тэгэхээр ингэж consolidation яваад нэгт хоёр дахь нэг ингэж байгаа ингэж унаад тэгээд доошоо ер нь эх 7 хоногт 1.0540 руу унах магадлал бол маш өндөр гэж үзэж байна. За GBP USD. GBP USD бол би өстө унан гэж байгаа шүү дээ. За GBP USD бас их сайхан явж байгаа юм байна. За энэ range-ийг бид нар мэднэ те. Дээрээ 1.28-30-тай доороо 1.25 10-тай. За эндээс доошоо сэтэлж явсан дараагийн доод цэг бол 1.21 гэдэг цэг байгаа тийм. За ингээ харахаар яасан. Энэ bearish pattern-аас бол маш сайхан гарч ирчээд нөгөө евро доллар fake out хийх үеэр бас мөн адилтай шиг fake out хийсэн. За ингээд fake out хийсний дараа бол уналт явсан. За уналт шууд үргэлжилж яваад key level дээр хурж ирээд энэ дараа энэ жижиг цагийн нэгсэндээ higher low барьжсэн support ба шүү дээ. Энэ дээр хурж ирээд доошоо нэг шалгаж liquidity авчаад буцаж дээшээ өсөж байгаа юм fake out-ыг хийгээд энэ нь бол маш цэвэрхэн bearish pattern болоод доошоо унсан. За энэ key level-ыг эвлчихсэн. Одоо жоохон бас pullback хийгээд хийхгүй бол үргэлжилж доошоо унаад 1.25 руу унахаар харагдаж байна. Окей. GBP USD бол яг нэг өмнөх гаргасан төлөвлөгөө дагуул short арилжаа бол үргэлжлээд явж болно гэж харагдаж байна. Эхний ээлж нь ямар ч байсан 1.25 хүртэл магадгүй дараа 7 хоногт хүрчиж болох юм. Окей. За kiwi гинэ GBP USD-гаараас за Aussie доллар за бид нар бол нэг австрал долларыг арилжаад байдаггүй. Гэхдээ сүүлийн ингээд 2-7 хоног бол зүгээр ямар ч тийм сонирхолтой хөдөлгөөн байхгүй зүгээр л consolidation гэдэг. Тэгэхээр иймэрхүү
consolidation хийсэн pair-уудыг нэг сонирхоод хэрэг байхгүй. Kiwi доллар мөн ялгаагүй. За GBP JPY бүү арилж гэж хэлсэнтэй. Short арилжаа хийхэд хэцүү. Ягаад тэгэхээр ийм амар өсөлт явагдаж байна. Long арилжаа хийхэд хэцүү. Хоцорчихсон байна. Тэгэхээр одоо ингээд ер нь бол чинь бүхэлд нэг өдрийн график явагдаж байгаа шүү дээ. Ингээл айгүй жижиг candlestick-үүд гарч ирээд ерөнхийдөө хөдөлгөөн жоохон сонирхолтой болчихсон байна. Тэгэхээр мөн GBP JPY-г бол арилж харал сонирхгүй байна. За USD JPY за тэр эргээд 160 руу орж ирсэн. Би та нарт энэ USD JPY swing арилжаа гэсэн маш удаан барихаар зөвлөөл ингээд одоо хэдүүлээ чинь 4 сарын 6-наас хойш л ерөөсөө swing арилжаа барьж штэ бүхэлдээ 2 сарын турш тийм ээ. За тэгэл унаж ирэнгүүт нь чи higher low хийгээл higher low-ыг худалдаж аваад яваад байгаа. За энэ бол маш булш. Одоо ханш бол энэ өсөлтийн channel-ын доор л ерөөс явж байгаа шүү. Доор гинэ дотор уучлаарай. Яг хурж ирээ шалгаал за тэгвэл та нарын market structure-ыг бас хар. Дахиад higher low гэж үргэлжлэл өсөд явж байна. Тэгвэл яа чинь higher high. За ингээд дэшегээ higher high хийгээд үргэлжлээд өсөд. За энэ бол үргэлжлээд ер нь бараг 163, 164 лүү явах дүр зураглал харагдаж байна. Тэгэхээр би 153 дээр нэмсэн, 156 дээр нэмсэн. За тэгээд энэ 152-оос хойш барьж байгаа энэ long swing арилжааг бол барьсаар байна. Тэгээд нэг 1000 pip-ний swing арилжааны ашиг аваад ер нь гарах юм шиг байна. За өөрчн за хэдүүлээ oil-ыг харъя. За oil. За өмнө нь бид нэг oil-ыг харахад бол ханш нэг иймэрхүү consolidation ороод ирчихсэн тий. Тэгээд би та бүхэнд за ер нь арилжаа дэмий юм байна. Энэ ер нь яахан ойлгомжгүй байгаад байна гэдгийг хэлчихсэн. Тэгээд ханш бол нэг доошоо саваад эндээс бол эргээд өсөлт орж ирсэн байна. Тэгэхээр энд юу гэж дүгнж болох вэ гэхээр за ер нь бас low төвшнүүд дээр өмнөх low төвшнөөс дээгүр low төвш хийсэн байна. Сайн байна та. За өмнөх low төвшнөөс дээгүр low төвшийг хийсэн буюу нэгсэндөө higher low хийж гэнэ гэж ойлгож байна тийм. Major higher low хийсэн байна. За тэгээд major higher low хийснээс дараа нь бол дээшээ өсөд гараад ирсэн тийм. За мөн counter trend line зураад үзэх юм бол энэ бас нэг юм том bullish pattern байсан. Энийг дээшээ задлаад гараад ирсэн ч юм шиг дүр зураг харагдаж байна. За тэгээ key level анзаараарай. Key level маань бол 78-аас 80 хооронд байгаа. За тэгээд ер нь бол энэ өсөлтийн нэг давлгаа дуусж байгаа дүр зураг харагдаж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр энэ өсөлтийн давлгаа явагдсан юм бол ийшээ pullback орж ирэх боломжтой гэж үзсэн. За энэ pullback харин key level дээр маш сайхан тогтож чадвал эндээс эргээд өсөх. За дараагийн key level руу явах үргэлжлүүлээд higher high хийгээд өсөд явах боломж бол харагдаж байна гэж үзэж байна. Мөн энд бол нэг юм high-аас бол уналт явагдсан шүү дээ. Тэгвэл доош liquidity хамаад гэхдээ том цаг дээр higher low хийчээд за өмнөх уналт эхлүүлсэн high дээшээ сэтэлсэн байна. Тэгэхээр энэ бол bullish байдлыг бол oil дээр илтгэж байна. За одоо энд бол бас ингээд урт зүүнүүд татаад ерөнхийдөө ханш бол exhausted буюу ядарсан байдал руу орж шүү дээ. Тэгэхээр эндээс ерөнхийдөө нэг жоохон уналт орж ирээд за магадгүй те жижиг цаг дээр хэдүүлээ харъя. За жижиг цаг дээр харахад яасан байна? Ханш өсөж ирээд энд нэг consolidation яваад өсөж ирсэн байна шүү дээ. Тэгвэл эндээс энэ swing low, энэ swing high consolidation хаана хүрээ зогсож болох вэ гэж. За тэгвэл oil-ыг bullish байгаа юм чинь consolidation дээрээс нь buy хийх боломжийг бид нар хаанаас харах вэ гэхээр 79.60 79.50 хавцаа. Ер нь энэ 79 хавцаа их айтайхан
Fibonacci түвшнүүдээс орж ирж байна. Тэгэхээр эндээ судалж байгаа юм илүү дискаунтаар аваад үргэлжлүүлээд за 85 руу эхлээд take profit харах юм long арилжааны боломж бол харагдаж байна гэж үзэж байна. Окей. За одоо хэдүүлээ индексүүдийнхаа талаар ярив. За индекс бол галзуу өссөн. Индексүүдийн өсөлтөө одоо нэр юу ч ярих вэ? Nasdaq. За индексүүд ч багтай Nasdaq ер нь ганцаараа л амар өсөд ирсэн. Тэгээд сая өнгөрсөн 4-р 5-р бол тодорхой хэмжээний бас consolidation орж ирсэн байна. За гэхдээ Nasdaq-ийн өсөлтийг pullback-ийг key level-ыг бол яг л дуудсан тийм ээ. Юу гэж дуудаж ирсэн бэ гэхээр өмнө нь за энэ 18,350 18,400 хавцаа ер нь бол ийм key level байна. Өмнөх rejection түвшин. Тэрийг ханш бол эргэж буцаа шалгана гэдгийг хэлжсэн. За эргэж шалгаад маш сайхан support аваад дараагийн өсөлт орж ирсэн. За мөн өмнө нь те ер нь ханш бол энэ индексүүд дээр нэг сонирхолтой зүйл нь all time high хийсэн бол өмнөх all time high түвшнөө хурж ирж шалгадаг. За энээр дахиад all time high хийсэн өмнөх all time high түвшнөө хурж ирээд шалгадаг. Тэгээд дараач өсөлт орж ирсэн. Нэг ийм сонин дүр зураг ажиглагддаг. За тэгвэл одоо юу гэж харагдаж байна вэ гэхээр all time high хийсэн. Тэгээд буцаж шалгасан. Тэгээд дэш өсөө явсан. Тэгвэл all time high хийсэн түвшин маань за энэ 19,000 гэдэг түвшин орж ирж байна. Окей. Тэгэхээр миний лав харж байгаагаар за мөн одоо энэ нэг сонирхолтой зүйл харагдана. Би яг хөө индикатор ашиглаад байдаг. Гэхдээ урт хугацааны зураглал хэтэрхий их хүчтэй өсөж байгаа юмд бол индикатор хардаг тийм ээ. Тэгээ нэг өдрийн RSI 81 руу орж ирсэн. Өмнө нь нэг өдрийн RSI 80-аас дээш гарч ирэхэд дандаа уналт орж ирж ирсэн байна. За бүр 7 хоногийн RSI бол нэлээд одоос overbought түвшин рүү орж ирж ирсэн. Өмнө нь 7 хоногийн RSI ингэж орж ирэхэд уналт орж ирдэг. 7 хоногийн RSI ингэж орж ирэхэд уналт орж ирдэг тийм ээ. Тэгэхээр бас за сая бас 7 хоногийн график хаагдахтаа яг 7 хоногийн төгсгөл рүү урт зүйтэй хаагдсан. Тэгэхээр бас ер нь энэ Nasdaq дээр индексүүд дээр тодорхой хэмжээний уналт орж ирэх цаг нь болсон байна гэж харж байна. Сайн мэдээнүүд бол аль хэдийнэ гараад дуусчихсан. Компани орлого зарлагын тайлангууд бол яг эхлэх гэж байгаа. Гэхдээ 100 бол ер нь хувьцааны зах зээлийн хувьд бол нэлээд чимээ шуугаангүй quiet quarter гэж ярьдаг. Чимээгүй үйлрэл гэж ярьдаг. Тэгэхээр миний бодлоор Nasdaq за энэ хаяас бол хэтрэхгүй болов. Энэ хай дээрээс ер нь бол гээд нэг алгуурхан correction хийж явж байгаад 19,000 руу ирэх болов. За харин 19,000 дээр ирсний дараа эндээс support авбал буцаад өсөх байх. Support авч чадахгүй бол ерөнхийдөө жоох ингээд consolidate хийсэн байдалтай байх болов гэж. Тэгээ бас яагаад тэгж хэлж ийм гэхээр одоо энэ бүтэн сарын графикийг харъя л та. За болий жилийн графикийг харъя те. Он гарснаар за 23 он бол яг энэ 22 онд нь айхтар уналт ороод ирчихсэн. Тэгээд 23 онд бол энэ уналтыг ерөнхийдөө буцаж өссөн өсөлт орж ирсэн шүү дээ тийм ээ. За тэгвэл ердөө энэ жилд буюу хагас жилийн хугацаанд хэр өсөлт үзүүлсэн байгаа юм бэ гэдгийг бүгдээр хаар. Нөгөө price юу маань ажиж price range за. Яг одоогийн байдлаар Nasdaq бол 17% өсөлт үзүүлсэн байна. 17%. Урд өмнө бол ер нь бүтэн жилийн хугацаанд л нэг юм за 20%, 17% өсөлтүүдийг бол үзүүлчихсэн байна. Энэ бааруудыг хараарай. S&P 500-ыг харъя. S&P 500 мөн ялгаагүй бүр одоо хараа. Өнгөрсөн жил үзүүлсэн өсөлтийг эхний 6 сард аль хэдийнэ үзүүлсэн. Яг Nasdaq-ээр ер нь хэмжээс авдаг л да. Ер нь S&P 500-тай л авдаг. Ер нь бол хувьцааны зах зээл нэг жилд бол дунджаар 8-аас 10% өсөлттэй явдаг гэж үздэг. Өнгөрсөн жил бол 18, 20% өссөн юм биш үү?
За короногийн жил бол 21% өсөлт үзүүлсэн. Тэгэхээр ер нь бүтэн жилийн өсөх ёстой дундаж үзүүлэлттэй бол эхний хагас жилд нь бол үзүүлчихсэн. Энэ яагаад ингэж айхтар өссөн юм бэ гэхээр та нар мэднэ те. Төв банк бодлогын хүүгээ 6 удаа буулганаа гэдэг хүлээлтэн дээр бол ингэж өссөн. Тэгэхээр ер нь миний бодлоор за Төв банк бодлогын хүүгээ буулгах тулаал мөн инфляц CPI-ийн тоо мэдээ гинт баг гараад сайн мэдээнүү зах зээл дээр гардгүй юм бол энэ төвшин ер нь магадгүй энэ жилийн орой байж магадгүй. Ихэнх тохиолдолд хэрвээ хувьцааны зах зээл дахин өсөлт үзүүлвэл ер нь 9 сард өсөлт үзүүлж орж ирж болдог. Тэгээд 12 сард. Тэгэхээр ямар ч байсан энэ зундаа бол миний бодлоор энэ хай төвшнөө бол хийчлээ гэж үзэж байна. За S&P 500 дээр мөн pullback орж ирээд уналт үргэлжлүүл хаа хүрэх вэ гэж харахаар за мөн ялгаагүй breakout хийсэн цэг авч Nasdaq S&P 500 болвол за энэ 5350 гэдэг төвшин байна. Тэгэхээр дахиад нэг 150 point унд хоорондоо харагдчихэ. Nasdaq бол 19000 хүртэл унах хоорондоо бол харагдчихэна. За тэгээд мөн Nasdaq дээр яг бид нар юу зураал явж байгаа шүү дээ. Сэрэ тийм ээ. Сэрэгээ дахиад зураад үзье. Modified shift зурсан баха. За modified shift-ээр яаж харагч байна вэ гэхээр за ханш midline тийм ээ. За энэ midline-ыг тодорхойлчихъя. Нөөчт. Энэ median гэт. За энэ median line-ы нас дээр байгаа үед бол ер нь ханш булш байдаг тийм ээ. Ханш median line-аас дээр байгаа л энэ өсөлт үргэлжлээд яваад 23 оны 10 сараас эхлээд маш хүчтэй өсөлтүүд явсан. За тэгээд ханш өмнө нь бол энэ юуны гадаах line за байж бас нэг илүү line гарч ирчихсэн. За энэ бол ингээ манай бүтэн сэрэ. Бүтэн сэрэний гадаах line руу бол хараахан хурж амжаагүй. Consolidate тэгээд midline руу унжсэн. За дахиад энд хурж ирээд consolidate тэгээд midline руугаа ер нь ойртчихсэн. Тэгвэл энд бол бүр гадаах line руугаа гараад явчихсан. Тэгээд энд ирээд rejection авсан. Тэгэхээр сэрэгээр дүн шинжилгээ хийхэд хүртэл дор хаяж SP1 буюу за midline биш махин midline-ы дараачийн line руу гэхээр 19200 руу унах дүр зураг бол харагдаад явчихж байгаа. Окей. За та нар маань US 30 болон за US 30 бол Nasdaq-ыг харьцуулбал бас одоо танагтай гэх юм уу? Айхтар тийм хүчтэй өсөлт орж ирэг. Одоо ингээд харахаар мөн уналт бол харагдчихэв. US 30 дээр юу харагдаж байна вэ гэдгийг хэдүүлээ харъя. За ингээд ханш бол double top хийгээд ерөнхийдөө бол тэгээд хүчтэй уналт орж ирсэн. За эндээс pullback хийгээд Fibonacci 0.5-аас унсан, буцаж pullback хийгээд энэ бүтэн хөдөлгөөний pullback-ны 61.8 дээр ер нь хурж ирээд за тэгээд дахиад энэ key level ер нь 39200 чиг чухал key level болоод байна шүү дээ. Эндээс rejection авсан байна. Окей, rejection авсан. За тэгээд энэ нь хараа ингээ холбохоор маш нэлээд том bearish pattern болчиход шүү дээ. За тэгээд ер нь бол энэ бол доошоо харагдаж байна. За энэ том bearish pattern доошоо задлах юм бол дахиад уналт харагдаж байна. Дахиад уналт явагдахдаа өмнөх энэ зүү татсан low цэг рүү ер нь
liquidity хамах уналт орж ирэх болов уу. Тэгэхээр US30 ч гэсэндээ 37 мянга руу унах уналт харагдаж шүү. 37 мянга гэдэг чинь бүхэлдээ 2000 point маш сайхан шорт арилжааны боломж харагдаж байна. Энэ бол major low юм байна шүү дээ. Key level 37 мянга гэж. Окей. Би бол ер нь US30 дээр дараа 7 хоногт бол сайхан арилжаа хийгээд бас шорт арилжаад орох юм байна. Энэ бол их энгийн мөртлөө их гоё зураглал өндөр хувьтай ажилладаг. За эцэст нь биткойны талаар ярилцъя. За биткойныг хэдүүлээ сайн ярилцсан те. Юу гэж ярилцсан бэ гэхээр за энд бол double top хийлээ. Ер нь бол урт хугацааны зураглалаараа ингээ харахаар яаж гинэ? High, lower high, lower high. За энд бол яг ч higher high ч lower high ч ер нь бол яг адилхан цэг дээр ирсэн. Энэ бол double top гэж үзнэ. За тэгээд энэ double top-оос ханш унаж эхэлсэн, bearish pattern хийсэн, унсан, буцаж дээшээ fake out хийсэн, унсан, дахиад bearish pattern хийсэн, унсан. За унахтаа яасан? Энэ нөгөө 66880 гэсэн key level-ыг доошоо задлчихсан. Тэгэхээр ууг нь бол 4-9-оор энд consolidate хийж явж байгаа доошоо задлсан болвол дахиад ер нь бол энэ хэмжээгээр унах хэрэгтэй. Тэгээ энэ хэмжээгээр унна гэж үзвэл ханш 61000 хүрэх боломжтой болчихно. 61000. За 61000 ер нь бол хүрнэ гэж үзэн заяа. Гэхдээ богино хугацаанд магадгүй 1-2 хоногтой өсөлт орж ирч болно. Юу харагдаж байна вэхээр ийм цэвэрхэн нэлээд том bullish pattern гарч ирж байна. Bullish pattern. Тэгэхээр энэ bullish pattern за ер нь бол сая ингээд 5 дахь өдөр уналт орж ирээд ингээд зах зээл ер нь хөдөлгөөнгүй болчлоо биткойн. Маш ямар ч волюм алга. Тэгэхээр энэ шууд өсөхгүй байх. Дахиад нэг доош унаж бол. За бүр болий ингэж бас болно. Тэгээ эн чинь энэ bullish pattern-а барил явж штэ тэ. Тэгэхээр нэг ийм bullish pattern за тэгээд өсөхдөө энэ bullish pattern-аас айгүй байлаар ингээ гараад ирч болно. Тэгэхээр нэг ийм bullish pattern байгаад байгаа учраас би бол short арилж байгаа 65500 дээр хаасан. Жохо эртэл хааж одоо ингээ харахад. За short арилжаанд орох бол яг дургу бол байна. Дургу байна. Ягаад тэгэхээр их цэвэрхэн bullish pattern яваад байгаа. Тэгээд ер нь биткойнер та нар үргэлжлүүлээ хараарай. Иймэрхүү bullish pattern-ууд жохо аюултай байгаад short арилж яхад хэцүү. Тэгэхээр би бол хувьдаа ямар өнө гэхээр ханш нэг унах бах. Нэг унахт нь эндээс buy limit арилж аав гэж чинь 62500 шүү гэж юм те. За тэгээд дээшээгээ ер нь нөгөө буцаад энэ key level хүртэл 66 800 67 хүртэл long арилжаа хийгээд за тэгээд эндээс буцаад short арилжаа хий гэсэн ийм бас төлөвлөгөөтэй байна. Би бол биткойныг бол шинээр энэ bullish pattern-ыг эвдэнгүүтээ шууд дээшээ өсөөл тэгэл 70000 хүрнэ гэдэгт бол итгэхгүй байна. Тэгэхээр нэг ийм арилжааны дүр зураг надад биткойн дээр харагдаж байгаа. За жоохон урсчлаа. Удаан market overview ч боллоо. Манай залуучууд арилжаандаа нухацтай хандаарай. За дараа 7 хоногийн мэдээнүүдтэй бас анхаарласаа хандуулаарай. За манай Motforex дээрх энэ эдийн засгийн ухаанлыг яг бас бүрэн гүйцэд ороагүй. Энийг бүрэн гүйцэд оруулах талаар дараа 7 хоногт ажиллая. Тэгээ та нар өөр хаанаас ч хайх шаардлагагүй. Motforex-ийнхаа вебсайт дээрээс эдийн засгийн ухаанлыг хараад арилж байгаа төлөвлөлөөд эрсдлийн менежмент хяналт зохицуулалтаа хийгээд сайн арилжаарай залуучуудаа. За тэгээд дараагийн 7 хоног 5 дахь өдөр мартаж болохгүй. Бид нэр сонгуультай идэвхтэй оролцож сонголтоо хийх хэрэгтэй шүү. Баярлалаа. Баяртай.